Сайн байцгаана уу? Өнөөдөр нүдний дотоод даралт болох химийн эмчилгээний талаар ярилцъя гэж бодлоо. Тэгээд эхний энэ маань простагландины аналогуудын талаар баг зэрэг хэрэгтэй мэдээллүүдийг өгье гэж бодсон юм аа. За 100 жилийн өмнөөс бол нүдний дотоод даралтыг буулгах нь глаукомын цаашдын тавиланд эргээр нөлөөлнө гэдгийг бол ер нь мэдж эхэлсэн. Энэхүү юм маань нүдний дотоод даралтыг 20-40% буулгадаг, өдөрт нэг хэрэгэлдэг. За өвесклерал замыг идэвхжүүлснээр одоо нүдний дотоод даралтыг буулгадаг гэж ярьдаг. Арцсангуу гаж нөлөө багтай хэрэглэхэд аюулгүй. За ихэнх оронд глаукомын хамгийн ихний сонголтын имээр нэрлэгддэг. Үрвсэлт өвчнөд ялангуяа өвөтний шалтгаантай глауком ч юм уу herpes-ийн гаралтай эргэлхий үрвслийг бол болгоомжтой хэрэглэнэ. Нөөцлөгч бодисгүй хавсарсан эмчилгээнүүд бол тохор гарч ирсэн. За 1996 онд бол хамгийн анх латанопростыг худалдаанд гаргасан. Сүүлийн 15 жил бол глаукомын эмчилгээг бол ерөнхийдөө эрс өөрчилсөн гэж хэлж болно. Энэхүү эмийг гарснаас хойш месцлийн тоо эрс багассан. Бусад эмийн бүлгүүттэй харьцуулахад нүдний дотоод даралтыг буулгах чадвар нь хамгийн өндөр байдаг. Ер нь бол дэлхийд дахинд хамгийн их хэрэглэгддэг глауком эсрэг эм гэж ойлгож болно. За эмийн бэлтгэл маань одоо өөрөөр хэлбэл бодис маань нүдэн дотор бол бас ялгарч идэг. Солонгон бүрхүүлээс бол энэхүү бодис маань ялгарсан байдаг. Простагландин гэдэг үг маань prostate gland буюу одоо дөрвөн булчирхай гэсэн үгнээс гаралтай гэдгийг сонслоо. Сонирхолтой санагдлаа. Хэд хэдэн төрлийн простагландинууд байдаг. Бүгдээрээ өөр өөр төрлийн рецепторч нөлөөлдөг учраас хэрв нэг одоо өөрөөр хэлбэл латанопрост хэрэглээд үр дүнгүй байлаа гэхэд тавлопростыг бас хэрэглэх боломжтой гэсэн үг л дээ. Өөр өөр рецептор байдаг учраас. Тэгээд анх яаж мэдсэн бэ гэхлээр хоёр нүд нэг нь үрвсэлтэй, нөгөөх нь үрвсэлгүй байхад үрвсэлтэй нүдний дотоод даралт нь бага байгаадсэн. Тэгэхээр энэ үрвсэл үүсгэгч нэг тэрхүү бодис нь нүдний дотоод даралтыг буулгадаг гэдэг бол анх таамагласан байгаа юм л да. Одоогоо энэ хэрэгжилж байгаа бидний энэхүү эмүүд нь бол ямар нэг үрвсэл үүсгэх багламж одоо чадвар нь маш бага. Харин нүдний дотоод даралтыг буулгах чадварыг нэгсгэж гисэн. Тийм эмийн бүтээгдэхүүнийг бид нэр хэрэгжилж байна. За хамгийн анх унапростоныг гаргаж авсан байдаг. Өдөрт 2 хэрэгэлдэг. Одоо бол нэг их хэрэглэхээ болцсон. Япон улсад л баг заримдаа хэрэгэлдэг гэдэг. За латанопростыг бол хамгийн анхны худалдаанд гарсан эм гэж ойлгож болно. Эмийг тусаасанаас хойш 1-2 цагийн дараа өмнөд камерын шингэнд бол хамгийн дээд тунгаараа очдог. Эвэрлэгийг нэвтэлж бол нүдэнд ордог. Гэхдээ эвэрлэгийн хоргийг давахын тулд pH нь маш бага байх хэрэгтэй. Тэгэхээр pH-ийг бууруулахын тулд бид бензалкониум хлоридыг бол хэрэглэх шаардлагатай. Энэ эмийн бас нэг давуу тал нь өдөрт ганцхан удаа тусадгаараа их тийм давуу тал болдог. Өөрөөр хэлбэл эмийн үйлчлэгээ 24 цагийн турш нөлөөтэй байдаг. Нүдний дотоод даралт гэдэг ойлголт маань хоёр хүчин зүйлээс бол хамаардаг. Нэгдүгээрт нүдэнд үүсч байгаа шингэн, нүднээс ялгарч байгаа, нүднээс гарч байгаа шингэн хоёрын хооронд. Тэгэхээр ерөнхийдөө хоёр үндсэн одоо гарах зам байдаг. Эхнийх нь бол одоо уламжлалт буюу трабекул. За тэгээд шлемийн суугаар дамжаад гардаг бол нөгөөх нь өвесклерал замаар нийт одоо нүдний шингэний 15-20% нь гардаг байна. Латанопростыг хэрэглэснээр энэхүү өвесклерал замд байдаг одоо холбогч идүүдийн хоорондын зайгийн хоорондын матриксыг нь тэлж өгснөөр нүдний шингэн бол арай илүү их гардаг гэсэн байна. За фармакологийн хувьд бол хагас задралын хугацаа нь 2.5 цаг байдаг. Тийм удаан байдаг учраас 24 цагийн турш үйлчлэгийг хадгалж чаддаг. Өвесклерал зам дээр байдаг одоо холбогч идүүд эс хоорондын идүүдийн зайг томсгосноор энэхүү нүдний шингэнийг ялгаруулдаг гэж би хэлсэн. Дээрээс нь мөн трабекулын хоорондын булчин холбогч идүүдийн хоорондын зайг сулгалснаар бас шингэнийг гадагшлуулдаг байж болзошгүй гэсэн нэг тийм таамаг явдаг. За тэгээд ер нь бол эмнэлзүүдээр бол нүдний дотоод даралт буулгах чадвар нь маш хурдан ажиглагддаг. Зөвхөн өвесклерал замыг онгойлгохоос гадна мөн өөр олон нөлөөтэй байж магадгүй гэж бид хэд үзэж байна. Жишээлх юм бол мэдрэл хамгаалах, эсвэл нүдний бас цусны судаснд бол ямар нэгэн байдлаар нөлөөлдөг гэж болзошгүй гэж. Тэгээд судаснд яагаад нөлөөлдөг гэж болзошгүй вэ гэд бодсон чи энийг хэрэгэлсэн нүд бол хөвчлэн улаадаг. Тэгэхээр улаахаар бол нүдний судаснуудыг өргөсгөж байгаа юм болов уу гэсэн нэг тийм таамаг явж исэн. Гэхдээ бол энэ зөвхөн нүдний өмнөд хэсгийн судасыг өргөсгдөг. Арын хэсэг дээр харин ч бас судасыг нарийсгах нөлөөтэй байд юм болов гэж судлаачид судалсан байгаа. Гэхдээ одоо эмнэлзүүд хэрэгэлдэг юмуд бол ямар нэгэн байдлаар нүдний одоо арын хэсэгт байх судсуудыг нарийсгах тийм хэмжээтэй том байдаггүй. Тэгэхээр тэрэн дээр бол аюултгүй
байдаг. Мөн торлогын судасны хоригийг бол бас заримдаа одоо өөрөөр хэлбэл энэ маань өрөвслийн медиатрал учраас судасны хоригуудыг бол нэвтлэх, одоо судасны хоригуудыг устгах чадвартай байдаг. Тийм учраас катарактын мэс заслын дараа бол шар толгойн хаван үүсэх магадaltaй байдаг. Тийм учраас заримдаа эмчнэр одоо ялангуяа катарактын мэс засал хийдэг эмчнэр бол мэс засал хийхээс өмнө 2-7 хоногийн өмнө бол латанопрост тусаахаа зогсоож өөр юм бэлтгэлийг ашигладаг. Заалтын хувьд бол ихэнх төрлийн глауком дээр бол хэрэглэнэ. Хэвийн даралттай глауком, нээлттэй өнцгтэй глауком, хаалттай өнцгтэй глауком бүх ер нь глауком дээр бол хэрэгэлдэг. Яг энэ имийг бас бусад имтэй харьцуулахад өвчтний амьдралын чанар талаас их сайн үр дүнтэй. Дээрээс нь өвчтөн өөрөө эмээ тусах боломж нь ихсэн явчихж байгаа юм л та. За мөн яра болон хүүхдийн практикт бол хэрэглэхийг зөвшөөрсөн. Бусад эмтэй харьцуулахад бол нийт нүдний дотоод даралтыг 20-40% буулгадаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл глаукомын нүдний дотоод даралт бууруулах эмийн бүлгүүд дотроос хамгийн хүчтэйд нь тооцогдно. За тэгээд одоо бол бета блокертэй буюу одоо темололтой хавсарсан бэлтгэлэг бол худалдаанд байдаг. Тэгээд ер нь бол сүүлийн үеийн судалгаагаар бол нүдний дотоод даралт бага байх тусмаа л сайн гэдгийг судалж гаргаж ирсэн. За эсрэг заалт нь бол хэрэв ямар нэгэн байдлаар харшлын ч юм уу уруул ажиглагдах юм бол зогсоо. Хэрэв контакт линз хэрэглэдэг бол контакт линзээ аваад тусаагаад 15 минутын дараа дахин зүүхийг зөвлөнө. Ялангуяа өрөвслийн шалтгаантай глаукомууд фибрин ургаж байгаа одоо ямар нэгэн байдлаар шин судасжилт глауком ч байд юм уу, хурц халттай өнцгт глауком ч байд юм уу. Тэрний үед бол бас их тийм болгоомжтой хэрэглэнэ. Катарактын мэс заслын өмнө бол төр зогсоо 14 хоногийн хугацаанд. Хэрэв катарактын мэс заслын үед хүндрэл гарах юм бол бас мэс заслын дараа ч гэсэн бас хэрэглэхийг хориглоно. Мөн лазер эмчилгээний өмнө болон дараа простагландин аналогийг хэрэглэх хориотой. За ямар гаж нөлөө илэрдэг вэ гэдэг чинь хэсэг газрын гаж нөлөө болон системийн гаж нөлөө бол бусад эмийн бэлтгэлүүдтэй харьцуулахад хамгийн бага нэгдэг. За хэсэг газрын гаж нөлөөнд юу илэрдэг вэ гэхэлд хамгийн ихэнх тохиолдол нь бол нүд дуулах зовир байдаг. Бематопрост дээр бол 44%, латанопрост дээр 27%, травопрост дээр 49% байдаг. Тэгээ бидний хамгийн их хэрэгэлдэг нь бол латанопростыг бол хэрэгэлдэг. Нүд дуулах өргөл 4 үндэстний нэг нь бол нүд дуулаж өрөвссөн орж ирэх нэ. За мөн нүдэнд гадны бит мэдрэгдэж болно, захтанж болно, хатгаж болно. За эдгээр зовирууд нь бол хөвчлэн богино хугацаанд илэрдэг, удахгүй өөр аяндаа харилцдаг. Мөн сормоосонд нөлөө үзүүлдэг. Одоо сормоос урт ургадаг, тэгээд илүү нягт болдог, илүү хар өнгөтэй болдог. Гэхдээ эмийг хэрэглэхээ болсон тохиолдолд энэхүү одоо гаж нөлөө маань буцаад хэвэндээ ордгоо. Мөн заримдаа солонгон бүрхөвчийн өнгийг өөрчлөгддөг. Катарактын мэдслийн дараа бол бас шар толтны хаван үүсэх магадлал гэсэн гаж нөлөө гарч ирж болно. За herpes кератиттэй хүнд хэрэглэх юм бол бас herpes кератит дахиад бас сэтэрч магадгүй. За тэгээд мөн энэ имийг хэрэглэж байгаа тохиолдолд өмнөд камерт одоо антериор үед тохиолдож магадгүй. За жирэмсэн байх үед бол болгоомжтой хэрэглэнэ. За мөн одоо эмийн дасал үүсгэх нь бол бусад эмүүдтэй харьцуулахад харьцангуй удаан. Маш ховор тохиолдолд амьсгалтай хугацаа мөн астмтай холбоотой зовирууд бол илэрдэг. За сүүлийн үед болохоор нөөцлөгч бодисгүй эмийн бэлтгэлүүд бас худалдаанд орж ирсэн. Тавлопрост гэдэг юм бол жишээлх юм бол одоо нөөцлөгч бодисгүй простагландин байдаг. Энэхүү эм маань болохоор 30-аад хооронд бол ер нь хүлээн зөвшөөрөгдсөн. Хамгийн гол нь бензолконы хлоридтэй холбоотой гаж нөлөөнүүд нь багасчаараас хүн их хэрэглэхэд дуртай байт юм байна. Простагландин аналогийн одоо патентийн хугацаа нь бол дууссан. Тийм учраас одоо яг оригинал эмүүдээс гадна одоо generic буюу эмийн одоо томьёог нь ашиглаж хийсэн хуурамч гэж хэлж болохгүй. Энийг бол сайн компаниуд хийдэг. Гэхдээ яг жинхэнэ хувилбараа бол яг чанарын хувьд арай гүйцэтгэхгүй. Хямд өртөгтэй тиймэрхүү эмийн бэлтгэлүүд бол гарч ирсэн. За тэгээ generic эмүүд дээр бас нэг анхаарах зүйл нь яг оригинал одоо зарлатан ч гэдэг юм уу тэр эмүүдээс нүдний дотоод даралтыг буулгах чадвар нь 25% бага байдаг гэдгийг бол бас судалсан. За пилакарпинаас бусад бүх эмийн бэлтгэлүүдтэй бүх одоо нүдний дотоод даралт буулгах эмийн бэлтгэлүүдтэй хамт хэрэгжилж болно. Пилакарпины үед яадаг вэ гэхээр энэхүү эм маань өөрөө
тэр соромсовчийн булчингуудыг бол ерөнхийдөө суллаж өгөх зориулалттай байхад бета-каротин бол соромсовчийн булчингуудыг чангалтгаараа эсрэг байдаг. Зарим судалгаагаар болохоор судалгаануудын үр дүнг харьцуулахад зарим хүмүүс бол простагландин аналог ямар нэг үр нөлөө байдаггүй. Энэхүү хүмүүс нь болохоор судалгаа бүрээс харсан хамаараад 4-50% гарч ирсэн. Хэрв нэг простагландин аналог үр дүнгээ өгөхгүй бол нөгөө төрлийн простагландин аналогыг бас хэрэглэх боломжтой. За баярлалаа.